оронч тэмцэгчдийн хөрөнгө нүдэн дээр өссөөр. Цахим үндэстэн нэрийн доор төсвийн мөнгийг үргүй зарцуулсаар байна. Ламбардууд зөвшөөрөлгүй хууль бус өндөр хүүтэй үйлчилгээ үзүүлэх нь нэмэгдлээ гэж санхүүгийн төсвийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар өвчнөр өвчлсөн 14,000 гаруй тохиолдлын 5,000 орчим тохиолдол нь 10-аас 15 насныхан байна. Орон төргийн үзэгчтэй Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Төлбөртэй жигсагчдын айрам бий болж эхнээсээ зарим нэг нь хөрөнгөжөж хүлжөөд эхэлсэн нь олонний нүдэн дээр ил байна. За тэдгээр хүмүүсийн нэг бол тэмцэгч Отгонбаатар. Эх орон иргэдийнхээ төлөө жагсаж тэмцэж лайв хийдэг түүнд эрхэлсэн тодорхой ажил байхгүйч хөрөнгө орлого нь жил ирэх тусам нэмэгдсээр байна. Үнэн ба зөв намын дарга Отгонбаатар олон нийтэд жигсагч тэмцэгч гэж танигдахын тулд олончуудаа лайв хийж орилж ашгарч байсан. За тэрээр 2021 онд таавчигтай талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж исэн. За энэ хүрэлцэх өөрийн хүсэлтээр ерөнхий сайдын суудлаасаа бууж, за оронд нь оюун эрднийг томилохын өмнөхөн болсон үйл явдал юм а. За түүний ус төржсөн жигсаал тэмцэл энэ үеэс эхэлсэн гэж хэлж болно. За үүний дараагаар тэрээр үндсөлийн нэмэлт өөрчлөлт хийхийг шаардсан жигсэж байсан. Мөн хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан саран гэрлийг огцруулахыг шаардсан жигсаалын дараагаар аяр сайхны хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдаар томилсон жигсаал, за цаашлбал нүүрсний жигсаал, ухаан удаа аврыг гих мэт оюун эрднийг огцруулахын эсрэг жигсаалуудыг зохион байгуулжсэн. За тэрээр энэ бүх жигсаал тэмцлүүдийг үнэгүй хийгээгүй нь лавтай. За энэ ч түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдана. За Отгонбаатар нийтийн албан тушаалтан биш ч гэсэн тэрээр 2020 болон 2024 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшигчийнхээ хувьар хөрөнгө орлогоо тайлгнаж байсан. За ингээд түүний 2019-с 2023 онд хөрөнгө орлого нь хэрхэн өссөнийг харьцуулан харъя. Отгонбаатарын гэр бүлийн орлого 2019 онд 35 сая, за нийт орлого нь 98 сая төгрөг байсан. Харин 2023 онд гэр бүлийн орлого нь 300 сая болтлоо өсөж нийт орлого нь 125 саяд хүрсэн байна. Мөн хашаа байшинтай байсан бол нэг нийтийн орон сууц болон нэг үйлчилгээний зориулалттай объекттай болжээ. За үндсэндээ 4 жилийн дотор 554 саяар үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай болжээ. За угаарч зогсохгүй 48 саяар үнэлэгдэх мал аж ахуйтай байсан бол энэ нь 149 сая болж 100 саяар нэмэгдэжээ. За 27 саяын авлагатай байсан бол 557 саяын авлагатай болсон байна. Ийхүү их орон ард түмэн ярьж тэмцдэг Отгонбаатарын орлого цөм өсжээ. За түүний нэр дээр байгаа орон сууц барилга байгууламж болон авлага хоёрыг нийлүүлэхэд л энэ үхэнд тэрбумд авч байна. За ямар сайндаа төлбөртэй жигсаалаас тэрбумтууд төрдөг болсныг хууль зүйн сайд инх баяр хүртэл байнгын хорооны хурал дээр хэлж ирсэн удаатай. За бүр тэднээс татвар авдаг болохын зүйтэй гих хошигнлыгч хэлж ирсэн юм а. Энэ хааштай манайхан ч нөгөө одоо иргэн тэ тэргээ мэддэг болсон шүү дээ, нөгөө төлбөртэй жагсагчдгээд. Тэгээ эднэрээс татвар авъя ер нь. Одоо хуучин бол төрөөс төрсөн тэрбумтан тэргээд ярьдаг ус одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон шүү дээ. Тэр нөхдүүдээс одоо ер нь татвар авъя. Тэгээ одоо тэр хоом бөглүүлье. Манайс болохоор хоом бөглөөл нэг л их яваад байдаг. Нөхөр болохоор нэг ард түмний нэр барайл тэрбумтан болцсон суугаад байдаг тэр. Одоо татварыг авъя. Мөнгөний төлөө чанга дуугарч талбай дээр суулт үлсгэлэн зарлаж энгийн иргэн тэмцэгч мэт жүжиглэх хүмүүсийн тоо олширсоор байна. За тэдний ханш тодорхойгүй ч эрэлт их байгааг ойр орхон болж байгаа үйл явдлуудаас бэлхнээ харагдаж байна. За иймд хин нэгний эрх ашигын төлөө дуугардаг энэ үзэгдэл нийгэмд байдгал зүйл мэтээр хошигнож байгаа нь асуудал энэ хэмжээнд яригдах хүртэл толгооны өвчин болж байгааг илэрхийлнэ. Ийм Монголиа дахь иргэдийн мэдээлэлээ ил тавиад мартчихдаг Монголын төр захимжуулалт хийх нэрээр төрийн өмчит газрууд байгуулсаар байна. Үүгээрээ дамжуулж өндөр дүнтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж төсвийн мөнгнөөс хумсалж байж болзошгүйг салбарынхан хэлж байна. Үндсэндээ технологийн салбарыг мөнгөний нүдээр харах болж захимжуулалт нэрээр төрийн бүтцийг данхаалгаж байна.
Сангийн яам, боловсролын яам, эрүүл мэндийн яам гэгчлэн 5 салбарын харьяанд төр өөрийн өмчөд үйлдвэрийн газруудыг байгуулж програм хөгжүүлж байна. За эдгээр газрууд байгуулагдсан цагаас хойш 283 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулжээ. За үндсэндээ цахимжилт хийх нэрээр яамдын харьяанд хилтэсч биш, за бүр улсын төсөвт үйлдвэрийн газар мэдээллийн технологийн төвүүдийг байгуулж хамгийн багадаа 20 хүнийг ажилуулж байна. За зарим нь бүр 100 гаруй ажилтнтай байна. Тухайлбал сангийн яамны харьяанд байх санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар 7 тэрбумын төсөвтэй. Нийтдээ 80 гаруй 90 шахам хүн ажилуулдаг энэ байгууллага цалин улс олон нэмэгдэл урамшуулалдаа 2024 онд 4.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. За үндсэндээ нийт төсвийнхөө талаас илүү буюу 62%-ийг ажилчдынхаа цалин урамшуулалд зарцуулжээ. За дараагийн улсын төсөвт үйлдвэрийн газар бол боловсролын мэдээллийн технологийн төв юм. За энэ төв 2024 онд 12 тэрбум төгрөгийн төсөвтэй 43 ажилтнтай байсан. За гэтэл 2025 онд ажилчдын тоо 64 болж 21 ажилтан нэмж авчээ. За дараагийн байгууллага бол нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төв юм. За 20 хүрэхгүй ажилтнтай энэ төвийн 2024 оны төсөвлөлт гэхэд 1.7 тэрбум төгрөг байсан бол 2025 оны 10 дугаар сарын байдлаар төсөв нь 200 саяар нэмэгдэж 1.9 тэрбум төгрөг болжээ. За дараагийн байгууллага бол эрүүл мэндийн хөгжлийн төв. За 80 гаруй ажилтнтай энэ байгууллагын 2024 оны төсөв 32 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Дараагийн улсын төсөвт үйлдвэрийн газар бол Монгол Актем юм. За энэ байгууллага нийтдээ 117 ажилтнтай. За төсвөн жил ирэх тусам тасралтгүй өссөөр өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 8.8 тэрбум төгрөгт хүрчээ. За Монголиа системийг хувийн компани ажилуулж байхдаа жилдээ 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсаас авдаг байж. За гэтэл төрд шилжснээр төсөв нь огцом нэмэгдэжээ. За өгөрч зогсохгүй хувийн компанийн бүтэн 1 жилийн туршид Монголиа системийг ажилуулж хүрэлцдэгээс 1 тэрбум төгрөгийг Монгол Актем улсын төсөвт үйлдвэрийн газар болон мөхцөө бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хураамж төлбөртөө зарцуулжээ. За дээрэс нь нэмээд томилолт зочны зардал гэхэд 100 гаруй сая төгрөг зарлагдсан байх жишээтэй. Төр нь өөрөө улсын төсвийн үйлдвэрийн газар байгуулдаг. Одоо цахим засгийн салбарт гэвэл Монголиа Актем, санхүүгийн салбар, зөвхөн санхүү мэдээллийн технологийн төв, боловсролын салбар, боловсрол мэдээллийн технологийн төв гэх мэт энэ нэг 5 байгууллагыг нийлүүлээд шилэн насны зарцуултыг харахаар нийтдээ 5 жилийн хугацаанд 225 тэрбум төгрөг зарцуулсан. Технологийн салбар бид нар Монгол хүний оюуны чадамж зөвөрлж дэлхийд өрсөлдөх боломжтой энэ салбарыг эрүүл чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн төр нь өөрөө юм хийдгүү яг ийм орчныг бий болгохын төлөө энэ мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг шинжлэх шаардлагатай л гэж үзэж байна. Ийхүү захимжилтаа соцрохгүй гэсэн Монгол төрийн бодлого төрийн бүтцийг улам данхайлах гэж хүргэж байна. За гисэн ирэн хийж байгаа ажлынх нь үр дүн гүйцэтгэлийг хэмжиж чадахгүй юм. За учир нь аудитын байгууллага захимжилттай холбоотой зарцуулалтыг үнэлэх механизм нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар хянаж шалгадаггүй юм байна. Одоо шинэ үеийн хөшөө дурсгалын үн цэнийг тодорхойлохгүйгээд маш өндөр том төсөв төртөгтэйгээр хөшөө дурсгалууд байдаг. Яг түүнтэй адилхан орчин үед мэдээлэл технологи, хиймэл ухаан, биг дата, цахимжилт гэсэн нэрний доороор төрийн өмчт компаниудын доор маш их томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг болсон байна. За үндэсний аудитын газар маань үйл ажиллагааны аудит хийхдээ мэдээлэл технологийн үйлдвэрлэл, оюун санааны үйлдвэрлэлт учраас төсөв төртөгтэй үнэлт өгөлт хийж чаддгүй. Тэгэхээр энэ дээр бол маш том төсөв төртөгтэй төслүүд яваад эхэлсэн байна. Гэтэл яг цаанаа яг бодит асуудлаа шийдэж гинэ үгүй үл бас их асуудалтай. Технологийн салбарыг мөнгөний нүдээр харах болж цахимжилт нэрээр төсвийн мөнгийг зөрчүүлдэг болчиход байгааг хэллээ. За иймд энэ асуудлыг боллого боловсруулагчид анхааралтай авах шаардлагатай байгааг ч хэлж ирсэн юм а. Цахим үндэстэн болох зорилготой төрийн байгууллагууд хинч ашигладаггүй аппликейшн нээж хэний ч үздэггүй вебсайтуудад мөнгө зарлахцаар байна. Нэг аппликейшн нээж хөгжүүлэхэд дунджаар 15 сая төгрөгийг зарцуулдаг. Гэтэл төрийн байгууллагууд өмнө нь нээсэн аппликейшн вебсайтуудаа хөгжүүлэхийн оронд шинжлэх нэрээр шинэ цахим хаяг аппликейшнуудыг нээсээр байгаа юм. За тухайлбал төрийн дээд шагнал тодорхойлогдсон эсхийг шалгадаг e-шагнал аппликейшн. Үүнийг 2 жилийн өмнө нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлаас гаргажээ. За гэтэл энэ аппликейшнийг мэддэг хүн өнөөдөр яг хэд байгаа бол
Мөнгө гарцдаж хийсэн ажлаа олон нийтэд таниулж өргөөж гин гаргах ёстойч хинч мэдэхгүй ингээд л хий дими мөнгө зарцуулагдсан аппликейшн байсаар байгаа юм а. За ийм аппликейшн шинээр хөгжүүлж эхлэхэд хамгийн багадаа 10 сая төгрөг болно. За энэ мэд хүнд ч хүрдэггүй, хөгжүүлэлтийг нь ч хийдэггүй олон төрлийн аппликейшн гаргаж төсвийн мөнгийг өргөөдүүлж хувийн эвшлийнхний ажлыг булаах хэрэггүй гэлээ. Яг наад аппликейшн чинь хувьд болвол төр бол үнэхээр хийх шаардлагагүй юм шиг санагдаж байна. Нөгөө талдаа аливаа нэг аппликейшн хийхэд бол мэдээж хэрэглэгчийн хувьд бол цаг эсвэл мөнгө хэмнэх шаардлагатай. Хэрвээ тийм биш бол хийх бол ямар шаардлага байхгүй. Нөгөө талаасаа софтвер хийж байгаа талын зүгээс бол мэдээж энэ чинь өөр ашигтай байж тарах хэрэгтэй. За усаараа шахуу ашигладаг и баримтыг мэдэхгүй хүн байхгүй. За гэтэл энэ аппликейшнийг бас шинээр нээжээ. За өгтөд хуушнаа хөгжүүлээд явах боломжтой байхад за мөн л шинэ хувилбараа гаргаж өмнөх аппликейшнээ хөсөр хайсан байна. За ганц аппликейшн ч биш төрийн зарим яамдууд сайд нь солигдох тоолонд шинэ вебсайтууд нээж байгааг олон нийт шүүмжилсээр байна. За төрийн алб яам тамгийн газрууд дур мэдээж вебсайт үүсгэж за сайд нь солигдох тоолонд шинэ хуудас нээдэг жишг аль хэдийнэ тогтцоход байна. За жишээлбэл соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам шинэ сайттай болж зооны өмнөхөн цахим хаягаа хүртэл шинээр шинжилсэн байсныг олон нийт шүүмжилж байсан. За бусад яамдууд сайднаас солигдсон ч хуучин ашиглаж байсан вебсайтуудаа үргэлжлүүлэн хөгжүүлдэг. За гэтэл веб хуудсын хөгжүүлэлтийн зах зээлийн ханш хамгийн багадаа 4-өөс 10 саяас эхэлж байгаа юм а. Эцсийн дүндээ бага мөнгө мэт боловч төсвийн орлогын нэг төгрөг бүр татвар төлөгчдийн халаасаас гардаг гэдгийг санах хэрэгтэй. За энэ мэтчлэн төрийн байгууллагууд цахим хөгжил нэрийн дор ижил төстэй давхарсан зориултын сайтуудыг үүсгэж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зарлахцаар байгаа юм а. Үзэгчдээ Тэнгэрлэгцийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Манай улсын насанд хүрсэн 2 сая гаруй иргэн аппликейшны зээлтэй за эдийн засгийн хямралаар иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч аппликейшны зээлийн чөтгөрийн торигт орчихсон. Энэ нь иргэд болон банк бус санхүүгийн байгууллагуудад эрсдэл дагуулж байгаа учраас санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн өр орлогын харьцаанд өөрчлөлт оруулжээ. Иргэдийн өрийн дарамтад орох эрсдлээс сэргийлж банк бус санхүүгийн байгууллагын өр орлогын харьцааг 60%-аас 55% болгож бууруулжээ. Өнгөрсөн онд банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хэмжээ 8.2%-д хүрч цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй байгааг санхүүгийн зохицуулах хорооноос илэрхийлж байгаа учраас тус шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн өр орлогын харьцааг шинжилэн баталснаар иргэдийн давхар зээл авалт буурах ач холбогдолтой гэж үзжээ. Учир нь аппликейшны зээлтэй иргэдийн 75% нь давхар зээлтэйг их судалгаа байдаг. Эндээс иргэдийн цалин орлого амжиргаагаа залхуулахад зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг харж болохоор байна. Банк ус санхүүгийн байгууллагуудаас олгож байгаа энэ захин зээлийн аппликейшнүүд дээр бол бас энэ иргэдэд зээлийн давхардал нэлээдгүй нэмэгдэх юм хандлагатай байгаа. Тийм учраас энэ зээлийн мэдээллийг бас нөгөө бодит цагийн гормоор өгөх энэ зохицуултыг бас журам дээр тусгаж өглөө. За ингэснээр бол нөгөө захин зээлийн давхардал бол бас буурна гэж бид нар төлөвлөж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын өрийн хэмжээ 7 их ноёд байгаа юм а. Түүнээс 574 тэрбум чанаргүй зээл гэхээр зах замбраагүй олгосон финтек зээлүүд банк бус санхүүгийн байгууллагуудад эрсдэл дагуулсан болохыг харж болохоор байна. Эдийн засгийн хүнд хэцүү энэ үед аргаа барсан мөнгөгүй болсон иргэд аппликейшны зээл авах ломбардад эд зүйсээ тавих нь олширчээ. Ийм нөхцөд ломбардын үйл ажиллагаа явуулагчид овжин зан гаргаж зөвшөөрлгүй хууль бус өндөр хүүтэй үйлчилгээ үзүүлэх нь нэмэгдэж байгааг санхүүгийн зохицуулах хорооноос хэллээ.
Тухайлбал мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбард ажилуулагч 1 сарын 4.5% хүүтэй мөнгө зээлдүүлэх ёстой. Гэтэл ломбардууд 7-оос 10 хоногийн хугацаатай 4.5% хүүтэй үйлчилгээ үзүүлж байна. Үүнийг сараар нь авч үзвэл хуульд зааснаас 2-оос 3 дахин өндөр хүүтэй байгаа юм а. Түүнчлэн гэрээнийхээ хугацаанаас өмнө иргэдийн эд зүйлийг зарж борлуулах зөрчлийг ломбардууд үүсгэх болжээ. Зээлийн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй зээлдэгчид одоо мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч маань одоо зээлийн гэрээний үүргийн биелэлд хангах одоо мэдээллийг хүргэх хэрэгтэй ёстой байдаг. За энэ мэдээллийг хүргүүлснээс хойш 14 хоног хүлээгээд 15 дахь хоног дээр нь тухайн барьцаа өрнгийн худалдан борлуулах эрх нь бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үүсдэг байгаа. Тэгэхээр энэ нөгөө 14 хоногийн хүлээх хугацаагаа одоо биелүүлэхгүйгээр одоо 7 хоног юм уу 10 хоногийн дараа худалдан борлуулах ийм зөрчлүүд байдаг. Түүнчлэн ломбард үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн зохицуулах хороо болон тухайн дүүргийнхаа засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулах тохиолдол нэмэгдэх хандлага ихсжээ. Жишээлбэл Баянзүрх дүүргийн 7-р хороонд л гэхэд үйл ажиллагаа явуулж байгаа 33 ломбардны 40% нь зөвшөөрөлгүй байх жишээтэй байна. Яг ийм зөвшөөрөлгүй болон хууль бус өндөр хүүтэй ломбардны асуудал орон нутагт ч мөн нэмэгдэжээ. Бүртгэлгүй этгээдэг зөрчлийн тухай хуулиар одоо торохоос гадна үйл ажиллагааг зогсоох. За тэгээд тухайн этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухайн хуулиараа одоо бүртгэлгүйгээр тухайн үйл ажиллагаа эрхэлсэн бол хүү авах хэрэггүй байгаа. Тэгэхээр энэ хуулийн заалтыг үндэслээд одоо тухайн одоо ломбард маань одоо хүү авах хэрэггүй учраас нөгөө зээлдэгчдээс хүү авах эрхийг цуцалдаг. За тэгээд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ. Нийслэлийн хэмжээнд 381 мөнгөний зээлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбард байгаа юм а. Ломбардууд ихэвчлэн Баянзүрх, Баянгол дүүргийн бар цэнгэний газруудын ойролцоо үйл ажиллагаа явуулж байна. Тэд 22 цагт хаах ёстой ч хаах цагаасаа хэтэрч шөнөөр согтуу иргэдийг далимдуулан хууль бус үйл ажиллагаа явуулах болсныг санхүүгийн зохицуулах хорооноос хэллээ. Түүнчлэн иргэд ломбардтай холбоотой санал гомдол зөрчлийг санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн юм а. Ардчилсан намаас пүрэв гараг бүр хийдэг 4.1 мэдээллийн цагаараа бизнесийн орчны дороотлын талаарх тоо баримт, эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгцээ шаардлагын тухай мэдээлэл өглөө. Мөн цаг үеийн нөхцөл байдал ба ардчилсан намын улс төрийн байр суурийн тухай энэ үеэр мэдээлсэн юм а. 2016 оноос хойш 3 парламентод эрх баригчид нийтдээ 170 гаруй их найд төгрөгийн төсвийг захин зарцуулсан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2024-25 одоо энэ жил 26-нд төлөвлөсөн байдлаар 70 гаруй их найд төгрөгийг захин зарцуулахаар одоо 26 оны төсвийн батсан төсвийн байдлаар ингээд тооцох сүүлийн 3 жилийн дүн ийм дүнтэй байна. Гэвч эрх баригчид өнөөдөр нэг ч цахилгаан станцыг ашиглалтанд ороогүйгээр барахгүй өвлийг ард түмнийхээ нуруунд дээр айл өрхийнхээ нуруунд дээр үүрүүлж тогны хязгаарлалт тасалдалтыг одоо хийж байгаа нь энэ үнэхээр одоо зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа. Үүнээс гадна маш их хэмжээний төсөв захин зарцуулж байгаа хэдий ч нийгэм эдийн засагт одоо гарсан бодиттой өөрчлөлт байхгүй байгаа энэ үед байхгүй байгаа энэ нөхцөлд төрийг улам данхаалгаж 30 гаруй сайттайгаар данхар засгийн газрыг бий болгож байгаад ардчилсан нам арчилсан намын бүлийн гишүүд шөмжөлтэй хандсан. За хуулийн төслийг задлаад үзэх юм бол аль болохын аж ахуйн нэгжүүдтэй иргэдтэй үндсэн хуулийн дээр заагдсан эдийн засгийг солонгоруулах ямар ч байсан тэр хүний эрхийг үндсэн суур эрх эдийн засаг эдлэх эрхийг хамгаалсан олон зүйл залтууд байгаа. Тэгээ яг одоо бид нар нийгэм даяар шүүмжлүүлж байна. Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн үйлчилж байгаа үйлчлэгээр байгууллагууд иргэдэд үйлчлж байгаа явцад гинт тог тасардаг. Тог тасраа тэр аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөд эвдэрдэг. Энэ хариуцлага хиймлэх ёстой бай. Тэр эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн дээр энийг бас заагаад өгсөн байна. Ер нь төр өөрөө энэ аль болох энэ эдийн зах зээлээс холдохгүй бол нийт Монгол улсын эдийн засгийн 70% төр эзлээд. Төсвөөрөө 30 гаруй % эзэлж байна. Төрийн өмчт компаниудаараа 30 гаруй % эзэлж байна. Яг энэ тогтолцоо цаашаа явах юм бол Монгол улс цаашаа ер нь ингээд дарангуулсан системд ороод энэ ардчилсан чөлөөт одоо нийгэм чөлөөт эдийн засаг бол цаашаа хөгжихгүй маа гэдэг бол илэрлэл нь бидний амьдрал дээр бол бэлтгэний харуулж байгаа гэж үзэж байгаа.
Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. За бид энэ удаад маркетингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг маркетинг академийн үүсгэн байгуулагч Залзаагийн байр суурийг сонссон юм а. Түүний хувьд шинэхэн бизнес эрхлэгч гэлээ нэн төргөөнд татврын асуудал тулгамдж байгааг онцолсон юм. Маркетинг академи нь хуваарай бизнес эрхлэгчид болон маркетингээ ойлгох гэсэн захирлууд, маркетингийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн community бүхий академи байгаа. За манай академи нь өөрсдийнхөө гишүүдэд байнгын тасралтгүй хөгжүүл, байнгын суралцах маркетинг креатив салбарын трендээс хоцролохгүй байх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Жилийн гишүүнчлэлтэй буюу membership модельтэй ийм академи байгаа. Миний хувьд болохоор бас яг залуу бизнес эрхлэгч, за тэгээд эмэгтэй гүйцэтгэх захирлуудын нэг байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа эрхлээд явах болохоор ямар асуудлууд, голдуу ямар асуудлууд тулгарч байгаа гэхээр нэгт бизнес тухайн үйл ажиллагааг минь олон нийт ойлгохгүй байх тиймэрхүү асуудлууд байна. За тэгэл янз бүрийн татвар тайлан гэдэг асуудлууд бол угаасаа номер 1 асуудал байсаар байна За түүний дараагаар маркетингийн салбар манай энэ маркетинг креатив салбар харьцангуй залуу салбар болохоор за яг ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг нь олон нийт нэг сайн ойлгохгүй байх ч гэдэг юм уу тиймэрхүү асуудлууд гардаг. Харин харьцангуй өмнөх жилүүдийг болвол бизнесийн эздүүд, бизнесийн гүйцэтгэх захирлууд ч гэдэг юм уу маркетинг нь бизнесийн урт хугацааны үйл ажиллагаанд хэрхэн ач холбогдолтой байгаа юм бэ гэдгийг харьцангуй ойлгосон байгаа нь манай үйл ажиллагаа ингээд байнгын нэмэгдэх илүү юу гэдэг гишүүдийн нэмэгдэл байх. За тэгээд дээрэс нь хамтарч ажиллаж байгаа дэмжиж байгаа байгууллагуудын дэмжлэгч гэдэг юм уу тэдгээр нь болохоор харьцангуй ингээд давуу тал өгж явж байгаа. Эрдэнэ Resource Development Corporation нь хаалттай хүрээнд санхүүжилт татахаар Fraudime Capital Inc-тэй гэрээ байгуулсан байна. За уг гэрээний дагуу Fraudime нь National Bank Financial-тэй хамтран тогтоосон үнээр худалдан авах баталгаа бүхий хаалттай санхүүжилтийн хүрээнд компани нийт 2.8 сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 890 Канад долларын үнээр худалдан авахар тохиролцсон бөгөөд үүний үр дүнд нийт 25 сая Канад долларын хөрөнгийг татан төвлөрүүлэхээр тохиролцсон байна. За энэхүү санхүүжилтээс татан төвлөрүүлэх цэвэр орлогыг компани Mongolia Mining Corporation-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд хамаарахгүй төсөл хөтөлбөрүүдийн хайгуул болон техникийн судалгаанд зарцуулах ба үүнд компани 100% эзэмшлийн лицензийн талбай дах 100 мод молибден зэсийн ордыг агуулсан хувийн харц спорбирийн систем болон төсөл хөтөлбөрүүдийн үнэлгээ компани ерөнхий үйл ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглах юм байна. Худалдаа авчлын банк бүгд найрамдах энэтхэг улсын экспорт импорт банктай худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааг эхлүүлэх Master Trade Loan Agreement-ийг халбан ёсоор байгууллаа. За уг гэрээ нь Индия Exim Bank-ны олон улсын түвшинд худалдааны санхүүжилтийн зээлийн хүрээнд байгуулсан анхны гэрээ юм а. За тус гэрээг олон улсаас хамтран үзүүлсэн анхны банк нь худалдаа авчлын банк болж байна. Мэдээ үргэлжилж байна. За толгой овдох, ядрах, гар хөл, бадаарах зэрэг шинж тэмдэг цус өтгөрсний дохио байж болцошгүйг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Суурин амьдралын хэв маягаас үүдэж тасгал хөдөлгөөн баг хийх, цэвэр агаарт гарч чадахгүй байх, шингэн зүйл баг уух зэрэг нь эрсдлийг улам нэмэгдүүлдэг гэлээ. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчилж, урьдчилан сэргийлэхийг эмч зөвлөж байна. Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 4.5-аас 5.5 литр цус агуулгаддаг байна. За хамгийн энгийнээр тайлбарлах юм бол цус нь хүний эргэтнүүдэд хэрэгтэй зүйлсийг хүргэж өгөөд хэрэггүй зүйлсийг өөртөө шингээж авдаг гэж хэлж болно. Харин цус өтгөрөлт гэдэг нь цусны урсгах чадвар буурч наалтамхай болж бөөгнөрл үүсхийг хэлнэ. За ийм үед судсаар цус чөлөөтэй урсгад цаад учирч эргэтэн идүүдэд очих хүчил төрөгч шимт хичээл багасах эрсдэлтэй гэлээ. За шинж тэмдгүүд нь ядрамтгай болох толгой эргэх, гар хөл бадаарах зэргээр илэрдэг байна. Цус өтгөрлтийн шинж тэмдэг бол нөгөө бусад эргэтэн системийн шинж тэмдэг шиг нэг өвөрмөр шинж тэмдэг гардаггүй. Тийм учраас хүмүүс бас алдаад байдаг. Ерөнхийдөө юу ажиглаж байна гэхээр ерөнхийдөө нэлээдээ ядрамтгай болцсон. Ажлын ачаалдаахан сулраад байгаа. Хаяа зүрх өвдөг гэх юм уу, толгой өвдөг гэх юм уу, толгой эргэдэг те. Тэгээд үе мөч бадаараад байна гэсэн ийм завирууд хэлэхэд цаан цус өтгөрл явж идэг. Тий. Тэгээд цусны дотор чинь тийм үндсэн хоёр элемент байгаад байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь шингэн, хоёрдугаарт нь дүрс элементүүд. Шингэн хэсэг нь болохоор нэг 55% орчим байдаг.
Төрс элементүүд нь 45 орчим. Тэгээд энэ хоёрын харьцаа алдагдахаар зэрэг ерөнхийдөө зүс сэтгэрэл болдог. Манай анагаахын шинжилгээ ухаан зүс сэтгэрлийг юугаар үздэг вэ гэхээр нэгж талбай дотор байгаа төрс элементүүдийн тоогоор. Гэтэл бидний ажиглалтаар өшөө юу харагдаад байна гэхээр зэрэг те нэгж талбай дотор байгаа төрс элементүүд нь тоондоо байгаа мөртлөө нөгөө элементүүд нь эвдэрсэн, хоорондоо наалдсан ийм байх юм бол энэ бас яг зүс сэтгэрэл гэсэн ойлголтод орохоор хамгийн гол нь энэ хэрвээ тийм байдлаар удаан үргэлжлэх юм бол бүлэн үүсгээд аль нэг чухал эртэн системийн чухал судсыг бүглэнгүүт тэгээд генетийн залгуу явдал гараад байгаа. Харин өөрийгөө цус сэтгэрэлттэй байна уу үгүй юу гэдгийг хамгийн энгийнээр ингэж мэдэж болно. Цус сэтгэрлийг хүмүүс өөр дөрөв шалгах хамгийн нэг энгийн арга бол энэ цагаан толб гэж ярьдаг. Арьсан дээр одоо гарынхаа арьсандаар хуруугаараа нэг удаа дараад авахд цагаан толб үүсээд авангууд арилах ёстой. Гэтэл би энэ хүний хувьд яасан гэхээр нэг удаа дарсан байна. Тийм ээ 3 ураагаар дарсан байна. Дахиад нэг удаа дарсан байна. Эхний цагаан толб байж байна. Дахиад нэг дарсан байна. Эхний цагаан толб байж байна. Энэ бол цус сэтгэрлийн шинж шүү. Мэргэжлийн эмч нар цус сэтгэрэлтийн энгийн шинж тэмдгийг үл тоомсорлох нь зүрхний шигдээс тархины харвалт зэрэг ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэйг анхааруулж байна. Тиймээс өдөр тутамдаа хангалттай хэмжээний шингэн уух, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, удаан хугацаагаар сууж хөдөлгөөнгүй байхгүй байх зэрэг нь чухал гэлээ. Мөн толгой байнга өвдөх, ядрамтгай болох, гар хөл батаарах зэрэг шинж илэрвэл цаг алдалгүй эмчит хандаж шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. За урьдчилан сэргийлэлт бол цус сэтгэрэлтөөс хамгаалах хамгийн найдвартай арга гэдгийг эмч онцоллоо. Энэ сарын 26-наас эхлээд 10-аас 15 насны хүүхдүүдэд Улаанборхон өвчнөөс сэргийлэх вакцин тарихаар бэлтгэж байгаа юм байна. За одоогийн байдлаар хэдэн хүүхдэд вакцин тарих шаардлагатай байгаа тоог гаргаад бусад бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. 2025 онд Улаанборхон өвчнөөр өвчлсөн 14,000 гаруй тохиолдол байгаагийн 5,000 гаруй нь 10-аас 15 насныхан байгаа. Эдгээрийн 70 орчим хувь нь урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байгаа юм а. Дутуу тунтай болон огт хийлгээгүй хүүхдүүд өвчилж байгааг эмч хэлж байна. Мөн бага наснд нь дархлаажуулалтад хамруулсан бол өсвөр наснд нь дахин хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. Улаанборхны дархлаажуулалтад хүүхэд 9 сартай болон 2 настайдаа хамрагдах шаардлагатай байдаг. За бүрэн түнтэй буюу дээрх 2 наснда Улаанборхны вакцин тариулсан бол дахин 10-аас 15 наснда вакцин хийлгэх нь шинжлэх ухаан болоод хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа байр суурь байна. Тэр 9 сартаад нь 2 настайд нь тариад одоо 23-4 оноос өмнө ингэ болоод яваад ирсэн байна шүү дээ. 1970 онд 80 онд, 90 онд, 2000 онд, 2010 онд, 2020 онд болоод ирсэн байна тий. 9 сартаад нь тариад, 2 настайд нь тариад. Тэгээд насан туршийн дархлаа тогтоод ингээ яваад ирсэн байна. Өнөөдөр ягаад болохоо байчихвэ гэж тэр эцэгчүүд асуугаасаа. Хоёрдугаарт нь зүгээр энгийн ойлголт шүү дээ. 10-аас 15 настай хүүхдийг л сонгож тариад байна шүү дээ. 9 настай хүүхдэд турсах уу? Тэр вирус хамраар ордгүй юм. 9 настай хүүхдийг ялгаж таних уу? 16 настай хүүхд 17 настай хүүхдэд орох уу? Орж таарна. Тэгээд тэр хүүхдэд одоо тусахгүй байгаа биз дээ. Харин мэргэжлийн байгууллагаас дээрх байр суурийг няцааж байгаа юм. Улаанборхон өвчин амьсгалын замаар халдварладаг учраас халдварлалтын индекс өндөртэй буюу 10 хүн халдвар авлаа гэхэд 9 өвдөх магадлалтайд тооцогддог байна. Улаанборхны дархлаажуулалтад 9 сартай болон 2 настайдаа хамрагдаж байсан ч 10-аас 15 наснд дахин хамрагдах нь зөв гэлээ. За 10-аас 15 наснд Улаанборхны өвчлөл өндөр байгаа учраас энэ насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байгаа юм байна. За биеийн дээд хэсгээс эхлэн улаан юм туурах, за нүд нуухдах, ханиах хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг нь Улаанборхон өвчин байж болзошгүйг эмч хэлж байна. Одоо бол Улаанборхны дэгдэлт байдлаар үргэлжилж байгаа 14,000 гаруй тохиолдлын насны бүтцээр нь аваад үзэхээр за 5,000 гаруй нь бол одоо 5,100 бараг 5,200 гаруй тохиолдол нь 10-аас 15 нас байна. Нэгдүгээрт. За тэгээ хоёрдугаарт бол энэ дэгдэлт бүртгэгдсэн өдрөөс хойш ер нь бол энэ нас буурахгүй ер нь л одоо ингээд давмгай байдлаар бүртгэж байгаа нь хэвээр байгаа. За эдгээр ингээд батлагдсан тохиолдлын
бид нэр одоо дархуур зүйн асуумж буюу халдвар судлалын асуумж, за мөн вакцины статусын асуумжуудыг бүгдийг авдаг. За ингээд үзэхээр за бараг одоо 69.4 гэдэг чинь бараг тийм ээ 70 гаруй тохиолдол нь вакцинг баг. Тэгэхээр яах нь вакцины одоо насны хувьд бол 10-15 нас голж байгаа хэвээрээ байх нь. За тэгээд дийлэнх нь вакцинг байх нь шүү дээ. За тэгэхээр бид нэр тухайн одоо онцлог байдлаар одоо анх бүртгэгдсэнээс хойш бол маш олон дархлаажуулалтыг одоо эрчимжүүлсэн байдлаар хийж байгаа. Ийм эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлаажуулалтын түүхийг нягтлж вакцинд хамрагдаагүй болон дутуу тунтаа бол хараа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг мэрэгчлэтнүүд зөвлөж байна. Зовлон бурхан нь вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин тул хамрагдалтыг нэмэгдүүлснээр халдварын тархалтыг бууруулах боломжтойг онцолж байна. Тэнгэрлэгцэн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлж болж байна. Эргэлт сайтын сэтгүүлчид сүүлчийн нүүдэлчид хамтын бүтээлийг англи хэлнээр хэвлүүлж Унгар, Чех, Австри, Франц, Итали, Швейцар гэсэн Европын 6 улсын уншигчдад хүргээд байна. Энэ номын Монгол дахь нээлт өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо. Монгол орон монголчуудын амьдралын дундуур хөлөөрөө хөндлөн гулд явж сэтгэлийнх нь дайдад байгаа хүсэл эрмэлзэл мөрөөдлийг нэмэгдсэн баримтат бүтээл төдийлөн олон биш байдаг. Томоохон хэмжээний далайцтай бүтээл туурвахын тулд хөрөнгө мөнгө цаг хугацаа баггүй зарлагддаг нь нууц биш үлээ. Эргэлт тэмээ сайтын хамт олон энэ бүх сорилтыг даван туулж өөрсдийн бичсэн олон нийтлүүдээс шидэвэр 32-ыг сонгож сүүлчийн нүүдэлчид номдоо багтаасан байна. Тус хамт олон эдгээр 32 хүний түүхээр дамжуулан орчин цагийн монголчуудын өвөрмөц амьдралын хэв маяг, сайн зан чанаруудыг дэлхийд дахин таниулахаар зорьсон байна. Сүүлчийн нүүдэлчид номын тухайд англи хэлнээр орчуулагдаж хэвлэгдсэн Монголын анхны сэтгүүл зүйн цогц бүтээл гэдгээрээ онцлог юм а. Эргэлт цэгийн мэдээллийн сайт Европын 6 оронд сүүлчийн нүүдэлчид номоо нээгээд ирлээ. Энэ номоо яагаад нээсэн бэ гэхээр орчин цагийн монголчуудын амьдралыг дэлхийд хүргүүлээ. Нүүдэлчин монголчууд, орчин цагийн монголчууд яаж амьдарч байгаа юм бэ гэдгийг л дэлхийд харуулах гэж утсан. Өөрөөр хэлэх юм бол ямар ч техник хэрэгслэн мөртлөнгөөс цаг агаарыг шинжээд тэр өвөл зуудуулах юм байна, тэнд цас орох юм байна, тэнд тийм болох юм байна гэдгийг харуулж чадж байгаа ч гэдэг юм уу. За эсвэл амьтны мөр уншиж байгаа хүмүүс ч гэдэг юм уу. Тэ энэ мэтлэн олон хүмүүсийг дэлхийн одоо хүмүүс нөгөө хүргье л гэж манай эргэлт цэгийн сайтын сэтгүүлчид Монголыг дэлхийд ойлгуулах гэсэн, таниулах гэсэн, Монголын тэр өөр хаач байдгүй зөвхөн Монголд байдаг тэр амьдралыг, тэр эзгүй говь, тэр эзгүй хээ, ой тайг энэ бүгдийг бас өнцгийн бий бол залуу сэтгүүлчид зөв болж харжээ. Бидний надад ертөнц илүү сонирхох болов. Тэр үднээсээ бол одоо үнэхээр хэрэгтэй юм аа. Сэтгүүл зүг бол утгагүй хэмжээнд орчуулж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл манай залуучууд өөрснөө энийг бодоод сэтгэхэд өөрсдийнхөө юуг англи хэл дээр түгэж тарааж байгаагүй зүйтэй гэж байна. Тэгээд Европын 6 орноор явхад одоо тэнцхийн уншигчид бас сонирхож хүлээж авсан байна. Сүүлчийн нүүдэлчид номыг орчуулагч дипломатч Бүрэнбаяр англи хэлнээр хөрвүүлсэн байна. Эргэлт тэмээ сайтын хамт олон уг бүтээлээ ойрмогхон л гэхэд Герман, Чех, Серб зэрэг хэлнээр орчуулж дэлхийн томоохон номын сангуудад хүргэхээр зорилт тавьсан байна. Энэхүү бүтээлийн цараан дэлхийн олон сая хүнд нүүдлийн болон суурин хосломол амьдралын хэв маяг бүхий Монгол орны өвөрмөц онцлогийг нээн харуулж таниулж байгаараа чухал ач холбогдолтой юм. Тийм ч учраас эргэлт тэмээ сайтын сэтгүүлчид өнгөрсөн хугацаанд тойрвсон хөрөг хийгээд 90 сурвалжлах нийтлэлүүдээс шидэвэр гэсэн 32-ыг сонгож уг номд хэвлүүлсэн байна.
Милан Кортина 2026 өвлийн Олимпийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. За бид энэ удаа анхны Олимпиад оролцохоор захиж байгаа Францын эмэгтэй хоккейн багийн хаалгач Марго Мамерийг онцоллоо. Милан Кортинагийн Олимпийн наадмыг Мамери төдийгүй түүний гэр бүлийнхэн ч мөн догтлол дүүрэн хүлээж байгаа юм а. Милан Кортина 2026 өвлийн Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээн 2 дугаар сарын 5-ны өдөр эхэлнэ. Францын шгшоог нээлтийн ёслолын өмнөх өдөр тэмцээнийг зохион байгуулагч Италийн багтаа хүч зорхоор бэлтгэж байна. Би зорьсон бүхэндээ аль хэдийн хүрчихсэн гэж боддог байлаа. Тэгвэл Олимпийн наадамд оролцсон гэсэн хүсэл тэмүүлэл толгойд минь үргэлж байсан. Миний бага наснаас хойш мөнхийн мөрөдөлж ижилж болох юм. Олимпиад оролцож байгаа нь миний тамирчны замналын гарцаагүй хамгийн сайхан мөч. Бүхэл тамирчид энэ мөчийг мэдрэгсэн гэж зорж хүлээдэг шүү дээ. Надад лав сайхан байна. Нээлтийн тоглолтын талаар төсөөлөхөд ч бэрх юм. Зохион байгуулагч улс Италийн эсрэг түүхэн анхны тоглолтоо хийх тул бага зэрэг адреналин ялархал лав тавьжээ. Марго Мамери хоккейн тоглолтыг анх үзсэн нь түүнийг 5 настай байх үед тохиолджээ. Энэ нь түүний төрсөн ахын тоглолт гэж таарсан юм. Харин өөрөө 8 настайгаас хойш хоккей тоглож байна. Хүн бүрл Олимп үзэгсэн гэж өөр зургатаарч болоо харгасан гэж үздэг. Анхны Олимпиад оролцож байгаа Францын хоккейчид өдгөө анхаарлын төвөөс гадна байна. Тэгтэл тэд уг Олимпиад хамгийн сайнараа тоглож түүхийн хүрдийг өөрсдийн талд эргүүлэхээр зорж байгаа нь гарцаагүй юм а. Бид оргилжилж байна. За нэгэнт салхаар шийдсэн гэр бүлүүдэд эвдрүүлэн зуучлах хугацаа шүүхийн процессыг сунжруулж хүндрэл учруулдаг. Үүнээс гадна эвдрүүлэн зуучлалын хугацаа гэр бүлийн хүчирхийлэл болон маргааныг ч нэмэгдүүлдэг. Тухайлбал гэр бүл салгалтын эвдрүүлэн зуучлах хугацааны үед ЖМОЛ худалдааны төвд амиа олдсон хэрэг бидэнд гашуун сургамж болсон. Өөрөөр хэлбэл эвдрүүлэн зуучлах хугацаа нэмэр болох биш, нэрмээс босоор байгааг хуульчид хүртэл илэрхийлж байна. Тухайлбал хаан улд үргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг авсан иргэдийн 95% нь салж ердөө 5% нь л эвлэрсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл салхаа шийдчихэд байхад эвлэрүүлэн зуучлах хугацааг нь сонгож сэтгэл зүйч зэрэг олон үйлчилгээ санал болгосон ч гэсэн эцэстээ нэгэнд шийдсэн хүмүүс салж байна. Гэрлэлтэд батлуулахад хэдхэн минутыг зарцуулж харин салхтаа хэдэн 10 жилиг зарцуулах тохиолдолч байгаа юм а. Эвлэрүүлэн зуучлах процессын үед нэгэн салахыг хүсэж байхад нөгөөх нь салахыг хүсэхгүй байгаа учраас гадагшаа явах хаяг байршил болон холбоо барих дугаараа өөрчлөөд сураггүй болчихдог. Ийм нөхцөлд ядаж эвлэрүүлэн зуучлах уулзалт шүүх хуралд албадан авч ирүүлэх заалт байдаггүй. Энэ нь нэг талаараа салах процессыг 5-аас 10 жил болгож удаашрахад хүртэл нөлөөлж байна. Тэр ямар ч үр дүн байхгүй. Хүмүүс одоо гэр бүлээ салгая тий шүүхэр асуудлаа шийдэх гэхээр дунд нь гардаг гацаадаг нэг ийм л одоо юу болчихдог шатамжлаг болчихдог. Яг го шүүх ямар нэгэн одоо эвлэрүүлэн зуулцагчаар орсон байх шаардахгүйгээр материалыг авдаг л баймар байна. Би энэ хүн салъя гэвэл шууд хэрэг үүсгээл шүүхээр ордог. За шүүхээр ороод явж явах нөхцөлд бас нэг айл нь буулт хийгээд юм уу те гэр бүл салхаа болио эсвэл шүүхээр маргаана шийдвэрлэхгүй аль болох яриа хэлцлийн журмаар ойлголцсон журмаар шийдье гэдэг энэ нөхцөлд шүүх маргааныг эвлэрүүлэн зуучлagчдууд шилжүүлдэг. Ингэж л үйлчлэмээр байна. Тэгэхгүй бол одоо заавал эхлээд эвлэрүүлэн зуурчлагч дараа шүүх. Эвлэрүүлэн зуурчлагчид бичиг авчраагүй бол шүүх асуудлыг шийддэггүй. Тэгээ энэ хооронд ч нэг гэр бүлийн хүчирхийлэл гарах те амиасаа алдах одоо эд хөрөнгө ийш тийш нуух шилжүүлэх янз бүрийн асуудал гарч байна. Эвлэрүүлэн зуучлалын шин зохицуулалтад 5-аас дээш жил тусдаа амьдарсан гэр бүл эвлэрүүлэн зуучлах хугацаа олголгүй шууд салах боломжтой гэж тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл өмнө нь үлдэж байсан бол эвлэрүүлэн зуучлах хугацаагүйгээр шууд салах боломжтой гэлээ. Мөн эд хөрөнгийн маргаантай 18-аас доош насны хүүхэдгүй гэр бүлийг шууд салах боломжтой гэж тусгасан байна. Учир нь тухайн нөхцлүүдэд эвлэрэх хугацаа шаардлагагүй учраас иргэдээс гомдол их ирдэг учраас ийм зохицуулалт хийхээр болжээ. Тэр хүчирхийлэгч үлдээд байгаа тэр гэрлэгч маань бол нөгөө гэрлэгчтэй бол дарамт үзүүлэх янз бүрийн аюулт одоо орох тохиолдлууд гарч идэг. Тийм учраас энэ дээр бол бид нэр одоо гэрлэл туслах мэхэмшил өгөхөөр хуулийн төслөөр бол гэр бүлийн нөхцөл байдлыг бол бүрэн шинжилэн судална. Газар дээр нь очих, ярилцлага авах, одоо мэдүүлэг авах, холбогдох байгууллагаас нь бас одоо мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг тий
лавлгаа тодорхойлт авах зэргээр тухайн нөхцөл байдлыг бол шинжилэн судлана. Мөн дээрээс нь аюулын зэргийг нь тодорхойлно. Эвлэрүүлэн зуучлах хугацааг 30 хоног олгодогч гэлээ аль нэг нь ирэхгүй бол алавдан авч ирүүлэх хуулийн залт байхгүй учраас сунжирсаар байдаг. Тийм болохоор салгалтын маргаан нэмэгдэх, эд хөрөнгөө булаацалдах, сэтгэл зүйн дарамтад орох, хүүхдийн тэтгэмжийн мөнгнөөс татгалзах зэрэг олон сөрөг нөлөө дагуулдаг болохыг хуульч хэлж байлаа. Энэ нь нөгөө талдаа иргэний эрхийг зөрчиж буй нэг хэлбэр юм а. Тийм учраас нэгэнт салах шийдвэр гаргасан хүмүүст эвлэрүүлэн зуучлах хугацаа тийм ч нэмэртэй зүйл биш байсаар байна. Мэдээ үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.